политикээс татгалзсан хүмүүсийн дунд Монгол Ардын Хувьсгалт намын дарга инх хоёр багтсан. За үүнийг эртнээс мэдэж өсөглөн хүртэл зарлаж тэмцлээ илэрхийлсэн тэрээр үдээс хойш хэвлийн баггуур зарлаж сонгогдох эрхээ ностой зөрчүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. За хууль бус үйл ажиллагаа болж ийн гэдгийг ч хэлж байна. За Монгол Ардын Хувьсгалт намын дарга инх хоёр сонгуулийн ерөнхий хороо өөрийн сонгуульд бүртгэхгүй байх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. 2009 оны өршөөлийн хуульд хамрагдсан учраас гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгоод тэгээд би тэр 263 гэдэг зүйлээр нь хэрэгсэхгүй болсон учраас өршөөг хэвтрүүлсэн учраас нэг ч хоногийн ял идлээгүй байхгүй. Ялтай байдал яаж үүсдэг вэ гэхээр ял идэлсэн хүнд үүсдэг. Ял идлээгүй хүнд яаж ялтай байдал үүсэх юм? Ял идлээгүй юм чинь. Тэгтэл ял идлээгүй хад та ял идлээгүй ч та ялтай. Тэгээд 5 жилийн дараа та одоо ялтай байдал чинь арилнтэгээд 12 он дээр нэмэх 17 он гээд 5 жил гэж муухайхан гүйцэтгэв. За тэрээр энэ бүх үйл ажиллагаа нь намайг болон Монгол Ардын Хувьсгалт намыг сонгуульд оролцуулахгүй, төрд гаргахгүй гэсэн цөөн тооны эрх мэдэлтнүүд хийж байгаа үйлдэл гэдгийг хэллээ. Тодорхойлбол энэ бүх зүйлийн ард Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Дорж болон ерөнхий сайд сайхан бэлэгнэр байгаа гэсэн юм. Хүний эрхийн комиссоос таны өмнө өгсөн гомдлын дагуу бид нар дахиж хяналаа. Тэгээд хуулийн 13-6-гийн дагуу Монгол Улсын сонгуулийн ерөнхий орооны цодон цэрэнд энэ хүний эрхийг зөрчсөн байна. Энэний дагуу бол бүртгэх гэсэн санал зөвлөмжийг өгүүлсэн байгаа. Харамсалтай нь энийг бол хүлээж авсангүй. Тэгэхээр одоо удахгүй манад Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн болон АСЕАН-тай холбоотой хүний эрхийн тэр дундаа сонгуулийг ажиллаж байгаа байгууллагууд энэ нөхцөл байдлыг хараад маш их гайхаж байгаа. Монгол улсад хүний эрх байна уу гэж. Хүний эрхийн комисс нь өнөөдөр ийм дүгнэлт гаргачаад санал зөвлөмжөө өгчгөөд энийг болохоор 2016 оны 5 сарын 30-ны өдөр өгчээд шүү дээ. Ийм байхад өнөөдөр ийм асуудал тавьж байгаа нь утгагүй байна. Ерөөсөө энэ манангийнх гэдэг нь бол нотлогчлоо. За Монгол Ардын Хувьсгалт нам энэ удаагийн сонгуул шудраг бус болох нь сонгуул эхлэхээс өмнө баримттай батлагдлаа. Хэрвээ хിവэр сонгуул бодлоонт бол энгийн иргэд голоо тасартал бүсэж хангаалж харин эрх мэдэлтнүүд бүсээ тасартал идэж уусан хിവэр байх болно гэдгийг ард түмэндээ сануулгыг хүсэж байна гэлээ. Сонгуультай залгаад Улаанбаатар хотно